Хөг Тэнгэр радио. Цайны цаг. Энэ өдрийн мэндийг сонсогч үзэгч та бүхэнд хүргэж байна. Хөг Тэнгэр радио цайны цаг та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр цайны цагаар хөтлөгч маань Оюука нариулагчаар үлзий. За агийн миний би сонсогч та бүхэнтэйгээ үзэгч та бүхэнтэйгээ хамтдаа байх болно. Өнөөдрийн цайны цагаар сүүлийн 7 хоногт сошиал хуудсанд болон YouTube хуудсанд орсон нэвтрүүлгүүдийн таслал тийм ээ богино рилсүүдийн доорх сэтгэлдлүүд санал хүсэлтүүдийг хамтдаа тэр санал хүсэлтүүдтэй танилцах болно. Зарим нэгэнд нь хариу өгье. За мөн мэдээ сүүлийн 7 хоногт ирсэн манай Хөг Тэнгэр радио руу хаягалсан зурус буюу чатанд бас хариу өгье. За тэгээ энэ 7 хоногийн одоогийн байж байгаагаар бол хөтлөгч Тамирагийн бэлтгэдэг бүтээгч монголчууд подкаст хамгийн сүүлд орж рилүүд нь орсон байна. Тэгэхээр хандсан сэтгэлүүдээс нь уншъя. Тоо цэрэн хорол Баатар гэдэг хаягнаас миний сонсох дуртай дуучдын дуулдаг дуу чин болор их мэд нарын дууг их гоё дуулдаг юм байна да. Залуустай амжилт хүсье. Дахин сонслоо гэсэн байна. Энэ ямар дуу вэ гэхлээр ямар зочид байсан гэхлээр дуучин Янжин дээр гээд Чандман Эрдэнэ дууг их нарийнхаа хоолоогоор дуулсан эмэгтэй байдаг штэ. Тэр эмэгтэй нөхөр нь Элбэг Заяа гээд бас дуучин залуу юм байна. Энэ хоёр хамтарч уран бүтээл хийдэг болсон. Тэгээд дуучин инх мэд чин болор хоёрын жиндэх салхигүй хорвоо дууг дуулсан байна. Би энэ дууг нь дуулсан гэдгийг мдээгүй байсан. Нэрээ сая ийшээ нэвтрүүлэгт орохоос өмнө сонссон чи гоё дуулсан юм байна. Анда жинзи мэдж байгаа юу? Мэдхгүй царайтай хараад байна тий. Саруул дэлгэр халтар гэж хаягтай сонсогч маань бас амжилт хүсье. Сумын хөөрхөн охиндоо амжилт хүсье гэсэн байна. Нэг нутгийн байна. Тийм байна. За ийм сэтгэлүүд байна. За дараа ямар гоё нэртэй дуучид вэ? Элбэг Заяа Янжин дээр гинэ. Оюунаа Цэдэн гэдэг хүн. За үүний доотлих нь бас дахиад энэ хоёр хүний маань нэвтрүүлгийн богино рилс байна тийм ээ. Эр хүний хоолой зангирах шалтгаан гэдэг нэртэй рилс нь орсон байгаа юм байна. За энэ Элбэг Заяагийнх нь ярианаас тасалжээ. За энэ дэр нэм тоогоо бүрвдөрж гэдэг хүн хийсэн хоол голдог, заавал шүүмжилдэг, хоол гаргахаар гараад явчихдаг, аягалсан хоол хөрөөд царцтал байлгаад явчихдаг. Хичээсэн ч үнэлдэггүй бол голд хүүт даагаад л үлдэн шүү дээ. Хийсэн хоол цайг амтархан идэж дуусгагч гоё мэдрэмж шүү. Олон ахтай болохоор хоол тийм байж мэдэх юм те гэсэн байна. Зядрагийнх наран туяа даваа жаргал гэдэг хүн манай нутгийн ёс бас эмэгтэй хүний ханаа хүндэлж байгаа нэгэн үнлэмжтэй гэсэн энэ нутгийнх нь хүн юм шиг байна. Тийм байна. За оюунаа эр хүнийг хүндлэх ёс аав ээжийн хүмүүжлээ гэсэн байна. За хөөхөн мундаг бүсгүй сайн хань ийм л байдаг да. За ухаантай эмэгтэй ямар сайхан гэр бүл вэ гэсэн байна. За анзаарч харна гэдэг бас сэтгэл шүү. Нөхрөө байгаа үед нь ингэж хийдэг, хол явсан үед нь бол том хүүдээ өгчөгдгөө гэсэн байна. За тэгээ мундаг бүсгүй байна. За өрх гэрийн эзэн та сайн сайхан эмэгтэйтэй суусан байна. Та бурхан шиг хүндлэх ёстой шүү гэд гэгийн өглөө гэд хаягнаас бичсэн байна. За дараагийнх нь манай хоёр энийг нь харж байна уу давхар? Давхар хараагүй байна. Тийм үү. За алтан төгс гэдэг хүн Монгол эмэгтэй хүмүүс бүгд тэгдэг гэж бодож байна. Одооны хүүхдүүдээс бусд нь гэхдээ хатсан юу гэнвэ? За хамж идээд байна. Яа тийм бэ? Хатсан шахруу хамж идээд байхдаа яа тийм бэ гэсэн. За тэгээд хайр юм хүндлэлийг ойлгодог ухаантай залуу юм амжилт аз жаргал хүсье гэсэн байна. За ёстой сайхан хосуудаа. За тийм ёстой шүү дээ гэсэн байна. Энэ Монгол нөгөө ёс уламжлалын талаар энэ хоёр маань ярьсан хэсгээс нь тасцсан юм шиг байна тийм ээ. Нөхрийгөө нөгөө хичнээн орой ирсэн ч гэсэн халуун хоол цайтай угтдаг гэдэг нэг юм гэр бүлийн бидний бичигдээгүй ёс ч гэдэг юм уу тийм ээ юм хөө. За тэгээ манай нутагт бас л хоол цайныхаа дээжи гэрийн эзэндээ төрүүлж аягалдаг ёстой гэсэн байна. За ингээ Монгол уламжил ёсын тухай ярьсан ярианаас нь тастаж авсан рилсийн доор ийм комментууд байна. За дараагийнх нь. Дараагийнх нь болохоор Икулийн бичлэгүүд орж ирж байгаа хатнагийн бэлтгэн хүрэгдэг тийм ээ. Дуучин Икул орсон дугаар бол байгаа. Икулийн зөөлөн хайр дууг хүлээн авна уу гэсэн зүйл нь байгаа. За тэгээ. За энд оны өмнө уртын дуучин Тунгалаг гэдэг дуучин орсон доо. Энэ дуучны дуу дөнгөж сая оны дараахан
манай пэйжэд орсон юм. Тэгсэн энд гайхалтай сайхан дуучинд тунгалаг сайхныг Ерөөе гэсэн байна. Ямар гоё гайхалтай дуулдаг бүсгүй вэ? Дурлцглаа гэсэн сэтгэлүүд орж ирсэн. Энэ тунгалаг дуучны хувьд хөтөж подкастад ороод тэгээ манай студид 3 дуу дуулаад пэйжэд тавигдсан. Бас YouTube цог тавигдсан. Хандлтын хувьд бол чамгүй амжилттай явж байгаа. За манайхны яг уртын дуу, ардын дуу, монголчуу хувцастай ингээд яг студид монгол дуу дуулсан хүмүүс бол нэг яхтар төгөөмөл байдгүй штэ. Ардын дуу гэсэн үг. Тэгэхээр энэ тунгалаг дуучны дуу хандлт нь сайн явсан болохоор бас баярлаад байгаа. За нэлээд олон комент байсан тий. Олон комент байна тий. Нутгийн бүсгүйдээ амжилт үсэе, сайхан дуулж байна, ямар сайхан хоолоо вэ гэсэн ийм сэтгэлүүд бас их байгаа. Тэгсэн чинь энийг бүгдийг базаад алгацсан чи жоохон онцгүй болцсон уу? Юу гин? Зүгээр тэр дуучин чинь тунгалагч нь аль нутгийн дуучин байсан юм? Өөрхангай аймаг. Өөрхангай аймаг. За оюука энэ зөөлөн хайр дууны комментуудыг явах уу? Тэгээ. Эйкүлийн хатнагийн Хөх тэнгэр подкастэд хамгийн сүүлд бол үгүй сүүлд орсон дугаар нь гараагүй байгаа юм байна. За дуучин Эйкүлийн Эйкүлийг өрж подкастэнд оруулсан байгаа. Тэгээ зөөлөн хайр дууных нь доорх нэг 10 гаруй комент өгш гэн тий. Тийм байна. За энэ комментуудаас нь хүрэх юм бол надад зүгээр нэг юм эргэн төлөгдөхгүй санхүүгийн тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надад албагдана гэдэг Facebook хэрэглэгч коммент ицсэн байна. Надад энэ зүгээр сонирхолтой байсан. За тэгээ иймэрхүү юм руу иймэрхүү коммент руу халдаж ороод хакертуулцдаг юм байдаг шүү те. Тийм тэгээд би харин энэ хүн нөгөө энд тиймэрхүү одоо Facebook хаягууд чинь линк минг тавьсан байдаг шүү дээ. Тэгсэн чинь энэ дээр энэ хүн маань яг ийм мэдээлэл олон хүнд үнэхээр хэрэгтэй байдаг шүү гэдэг комент сэтгэлдлийг үлдээсэн байна. Бүр арга нь арьсж байгаа юм байна. Тийм байна. Тийм ээ. За Мишель гэдэг хүн. За мань нэрийн үйлдэлүүд нь сонинч дууны хоолоо өгнө гоё штэ гинэ. Тэгээд зөөлөн хайр дууныхаа тухай тайлбартайгаар нэлээд ярьсан баг шиг байсан. Тий. За тэгээд бүтсэн гээл те. За тэгээд Эрдэнэ төгсөө гэдэг хүн маань дэд хурандаа эйкүл мөн үү гэсэн комент үлдээсэн байна. За тэгээд энэс цаашаа явах юм бол ер нь өөр комент байна уу? Бараг эможинууд байх шиг байсан те. Тийм дандаа эможинууд үлдээсэн байна те. Бүгдээр лайк дарсан байна, зург үлдээсэн байна. За өнгөрсөн 7 хоногт бас орсон туул бит хоёрын өндөр скетээр орсон мейкап чин охин байгаа инх заяа гэд энэ мейкап чин охин их хөөрхөн бид энэ ямар асуултанд ийм сэтгэл үлдээсэн гэхээр өөрөө мейкап чин мэрэгжил эзэмшээгүй байж байгаа нэг хүн дээр очиод нүрээ будуулсан гинэ. Өөртөө таалагдаагүй гарч ирээд уйлаад мэдээж мөнгө төлөөд сэтгэл гаргаад очсон байхад таалагдаагүй байгаа тэр өдрийнх нь баяр баясгалан баяр нь муухай санагдчихсэн гинэ. Тэгээ өөрөө мейкап чин болоод за би хүнийг ямар ч байсан юм сэтгэл дундуур гаргахгүй шүү гэж бодоод одоо ер нь хүн бодохдоо байнга тэгж боддог гэж юм. Тэгээ ирсэн үйлчлүүлэгчд нь хүртэл сэтгэл хангалуун гардаг. Тэр нь юунаас мэдрэгддэг гэхээр мэдлээгүй шахуу орж ирсэн хүмүүс гарахтаа ямар нэг шалтгаангүйгээр баярлалаа гэж тэрч аваад эмгтээчүүд гардаг гэдэг. Тэрл гэдэг чинь тэгэл талархлын маш том хэлбэр шүү дээ. Баярлалаа гэж гар барих өөр. Баярлалаа гэж тэрх бас өөр мэдрэмж. Энэ үйлчлүүлэгчдээс нь бас бичсэн байна. Үнэхээр мэдрэмжтэй, чадварлаг, чанартай бүтээгдэхүүнээр буддаг, хүслээ хэлэх шаардлагагүйгээр бүрэн мэдрэмжинд нь автдаг гинэ. Иймээс сүүлийн хэдэн жил ойр хол байхыг харгалзахгүйгээр очсоор ирсэн дотны хүмүүстэй ч гэсэн нүүр бардам санал болгодог артист маань гэсэн байна. Тэгэхээр бас гоё байгаа. Хол ойр эмэгтэйчүүд тумсаа будуулдаг охин нь одоо хол явсан ч гэсэн хойноос нь очиод томсоо бодуулдаг шиг л бас ингээд нүрээ бодуулах дагаж очиод бодуулдаг байх нэ. Мейкап инх заяа өөрөө сэтгэлд бичжээ. Ярилцлаганд урьж, үргэлж толгойд эргэлдэж хэл захтнуулсан сэдвүүдийг маань асууж сэтгэл хонгоолгосонд баярлалаа гэсэн байна. За баярлалаа. Зочин маань сэтгэл хангалуун байгаад бас баяртай байна. Энд солон ган болд гэж сонсогч бас их гоё сэтгэл үлдээж хамтарч ажиллаж байсан артист дундаас цаг сайн барьдаг. Дааж авсан ажлаа асуудалгүй аваад явчихдаг. Өөрийн гэсэн нарийн мэдрэмжтэй нямбай бөгөөд будалтыг альж төвшөнд хүртэл хувиргаж чаддаг охиндоо гэсэн байна. Баярлалаа. Энэ тэгээд мейкап артистуудын дунд чанартай бүтээгдэхүүн хэрэглэдэг гэдэг онцлог бас их чухал байдаг юм байна. Мэдрэмжээс гадна энэ хүмүүсийн сэтгэлүүд дээр хит урдагдсан байна. Нэрэ чанартай бүтээгдэхүүн хэрэглэж
тухайн хүний бидний арьсанд бас аюулгүй байх байх. Эрүүл мэнд шүү дээ тий. Яг зөв. За дараагийнх нь бас Эмагийн чиний нэвтрүүлгийн зочин байх шиг байна шүү дээ. Тэ нөгөө зөнглөн тохиолдож байгаа хавдруудын нэг бол бүдүүн шулуун гидсний хавдраа гэсэн. Тийм шүү дээ. Тэгээ ийм одоо дэд гарчигтай нэвтрүүлгийн одоо хэсгээс тасалж авсан рис бол байна. Тэгээ энэ маань өөрөө зочин нь өөрөө ариун заягээд Happy Veritas имлэгийн хавдар судлаач юм чинь байна шүү дээ, тийм. За энэний дор бас чамгүй олон комент ирсэн байна. За энийг Эма өөрөө за тэгээд би нэрээ энэ ямар азар саяын цайны цагт ороод ирв. Энэ сэтгэлүүдийг ерөөсөө тогтож уншаагүй байна. За юун түрүүнд энэ эмчийн оруулсан рилсүүдээс YouTube-ийн үзээгүй байгаа хүмүүстний жоохон дэлгэрүүлж залруулах гэдэг юм уу хөрөхгүй болохгүй юм шиг санагцаа. Хавдар цусны шинжилгээгээр илэрхгүй гэдгийн доор хүмүүс буруу ойлголт бас байсан. Яг гэвэл аргагүй зөвхөн рилс үзээ тэр хэсгийг сонсоод дэлгэрүүл сонсоогүй. Цусны шинжилгээ гэдэг нь юу вэ гэхлээр цусны дэлгэрэнгүй шинжилгээ зөвхөн биохимийн шинжилгээ гэж ярьж байгаа юм. Түүнээс биш цусыг одоо хавдрыг илрүүлэхдээ цусны хавдрын маркер гэж бас тусаар өгдөг. Тэрийг яриаггүй. Хүн болгоны мэддэг биохим буюу цусны дэлгэрэнгүй шинжилгээ гэж бичсэн ярьсан байсныг хүмүүс тийм үү тэр чин тэгээд яагаад энэ тэрийгээ тэгээ хэлчээч гэд нэг тийм жоохон гаргасан байсан. Тэгж бодож байгаа хүмүүс бол дэлгэрүүлж сонсвол тийм. Манай Хөхтөнгөр радиогийн YouTube сувгаас ороод бүтэн дугаарыг үзвэл яг ямар шинжилгээнүүд өгөх ёстой юм гэдэг нь дэлгэрэнгүй байгаа. Энийг хэлэхгүй болохгүй байсан. Энд тэгээд цагаан махнаас тус гараад тэдэн жил болж ийн гэсэн ийм асуултууд их зөндөө байгаад байна. Тэгээд тэр ерөөсөө би эмч мэдээж биш юм чинь. Тэр эмчийн зөвлөгөөг YouTube сувагт ороод үзээрэй. Яагаад ингэж асуусныг ойлгочлаа л да. Энэ эмч өөрөө жишээ ярьсан. Асуудалтай болсноо жоохон том жиргүү зан гаргаад 2 жил явсан байж тал нөгөөх нь хэцүү нэрт болсон байсан тухай ярьсан байсан. Тэгээд мэдээж л ийм юм жишээ сонссон хүмүүс ч өөр дээр нь юм жишээ давтагдахгүй гэсэн айдас хүн болгонд байна шүү дээ. Тэгэхээр Хөхтөнгөр радио хөтөж подкастаас та бүхэн бүтэн бичлэгийн бүтэн подкастыг сонсох юм бол бүх юмний учир алднаа. Нийгэмд бас нилээн нөгөө айгу хэрэгтэй сэдв байж чадсан шүү дээ. Хэрэгтэй. Айгу би хүртэл сонсоол хүүе ийм байд юм уу гэл амар. За дараагийнх нь ганц ахын өөрчлөлт подкастын рис орж ирж байна тийм ээ. Хүүхдүүдэд бусдаа хизээж битгий харьцуулаа гэсэн энэ Монгогийн сургуулийн нийгмийн ажилтан Батүлэг гэдэг хүн зочноор нь орсон юм билээ. Энэ маань бас нэлээд олон хүмүүсийн хандлтыг үзэлтийг бол авсан байна. За энийг нэ явъя да. За ангараг гэдэг хүн. За ингийн нэг иргэнийг зочноор оролцуулдаггүй байхдаа орж санаа бодлоо хэлж хөөрөлдөх юмсан гэж тэгж ангараг гэдэг хүн. За бид нар бол нөгөө ингийн нэгэн хүнийг зочноор оруулдаггүйг асуусан байна л да. Тэгээд ангараг гэдэг энэ сонсогч үзэгчтэй хандаж хэлгээд бол хэрвээ та ярих юмтай тэ таны яриа таны одоо ярих байгаа сэдв бусдад хэрэгтэй сонирхолтой тэгээ үнэн бодит ийм зүйл бол бид нар бол зочноор өрөхөд бол ямар ч асуудалгүй. Тэгэхээр заавал бид нар нэг ийм мэрэгжлийн өндөр түвшний эсвэл олонний танилуудыг урьж ярилцдаг ийм хаалт бол бидэрт бол байхгүй шүү гэдгийг энэ ангараг гэдэг одоо хүндээ хэлье. За дараагийнх буян тогтоох үлзий магнэ. Энийг яаж бүтнээр нь сонсох уу гэсэн байна. За энэ бол яг нөгөө их орж ирдэг асуултууд байгаа. Тэгээд Хөхтөнгөр радио гэдэг YouTube хуудас тэгээ энэ рилсэн дээр бид нар бол зарим рилсэн дээр нөгөө YouTube-ийнхаа линкийг холбоос хорон тавьчихдаг. Тэгээд энэ буян тогтоох үлзий маа гэд та манай Хөхтөнгөр радио гэдэг YouTube хуудаснаас ороод өөрчлөлт подкаст гэж бичээд хайх юм бол энэ хүний бүтэн дугаар орж ирнэ. За Саран Чимэг гэдэг хүн яг зөв шүү. Хүнтэй харьцуулаад байдаг аав ээжийг би бүр үнэндээ ойлгодгүй гэсэн байна. За тэгээд хүүхдүүдийн ирээдүг үгүй хийж байгаа шүү. Хүүхдээ алдаа дутагдaltaй сайн талтай нь хүлээн зөвшөөр хүн бүхэн төгс бишээ гэсэн байна. За зөвөө. За лавга цэвгж ав гэдэг хүн дүүдэ амжилт хүсье. Маш үнэн ёстой нэг сурган хүмүүжүүлэгч хүний нүдний хараа ухааны цар хүрээ ийм л байх ёстой гэсэн байна. За тэгээд бууге гэдэг хүн хизээж тэгдэгвэ тэгэгч үгүй гэсэн мэн нөгөө хүүхдээ өөр хүүхдээ битээ харьцуулаа гэдэг утгатай рис юм байна л. За энэ багш маань мундаг шүү хүүхдийн төлөө үнэхээр сэтгэл гаргаж ажилдгаа гэд аз үлэг төр тогтоох гэдэг хүн бичсэн байна. За тэгээ хүн хүнд өөр тусах байхаа ингэж жишээлүүлээд өөр болж байсан гэж байна. Бас нөгөө талаас нь харсан байна. За нарыг сартаа харьцуулдаггүй үсттэй. Хүүхэд бүр гэрэлтэх цагтаа гэрэлтнэ гэсэн байна. За тэгээ үргэлжлүүлэн сонсомоор л байна яах вэ гэд. За энэ аюур зан
Дамдын сүрэн гэдэг одоо сонсогч маань бол байна. Тэгээд танд бас хэлэхэд Хөг Тэнгэр радио гэдэг YouTube хуудаснаас та бүгдээр нь сонсоорой. За тэгээд яг үнэн шүү, энэ хүн энгийн л хүн штэ, мундаг шүү, тийм шүү гэж. За тэгээд баахан одоо эможинууд энэ хүний рилсний дор гарч ирсэн байна. За дараагийн. За дараагийн рилс маань за хизээч дан ганц цус шээсний шинжилгээгээр хавдар илэрхгүй гэд нөгөө манай Эма ихчи маань. Өө хин чинь бүр 100 гаруй комент байна шүү дээ, тийм байлаа. Эма ихчи маань хөтөч нэвтрүүлгийн нөгөө түрүүн дээр гарсан зочин ариун заяагийнх нь ярилцлагын комментүүд. Чинээс тэгвэл хоёр бас онцлоод. Тийм Эма ихч хоёлаа ээлжлэхүү. За миний дүү юу яаж пэйжийнхаа рилсийнхаа сэтгэлдлүүдийг онцолж байгаа уншиж байгаа. Их чинь энэ YouTube руу орсон байж байна. Жайна гээд психосоматик судлаач хавдрын эмчийн ярилцлаганд ор хүмүүс бас баггүй сэтгэл бичсэн. Энийг хараад сууж байна. За түрүү яг цусны шинжилгээгээр гэдэг би хэлсэндээ биохим биш, цусны дийлгэрэнгүй биш гэдэг дээр хүмүүс нэлээ эргэлдсэн асуултууд байгаа болов уу гэж бодож байна. За тийм байна. Ерөнхийдөө харин яг комментиг нь ерөнхийд нь гүйлгэж хараад за яг ямархуу комментууд байна вэ, сэтгэлдлүүд байна вэ гэж харсан чинь за тэгээд яг ямар шинжилгээгээр илэрх юм бэ? Уран цэцэг урнаа гэдэг энэ хүн бол ангиж утсан байна. Тэгээд доор нь одоо нөгөө реплайуд орж ирсэн байна. За хавдрын шинжилгээ, хавдрын маркер, за харин тиймээ яаж шинжилгээ өгөх юм бэ гэсэн байна. За тэгээд дүрс оншилгоогоор өгөх юм уу гэд ингээд маш олон иймэрхүү комментууд байна. За тэгээд уртаа дагдан гэдэг хүн маань болохоор яг үнэ хувь хүнд хамгийн хэрэгтэй шинжилгээнүүд эм танга хөнгөлөлтөнд оруулдаггүй гэсэн нэг ийм сэтгэлдлийг бичсэн байна. Тэгээд ямар шинжилгээгээр яг гарахыг нь хэлээд өгөөч ээ. Гэл ийм комментууд нэлээд их байна. Тэгээд цусаар авдаг хавдрын маркер шинжилгээг яагаад төлбөртэй авдаг юм бэ гэсэн байна. За бүрэн ихээр нь үзье гэсэн байна. Тэгээд YouTube хуудсанд маань байгаа шүү. За тэгээд хувь хүнд хамгийн хэрэгтэй шинжилгээнүүд эм танга хөнгөлөлтөнд оруулдаггүй гэд одоо асуудлуудаа бичсэн байна. За цусаар өгөөд итгээд байдаг штэ. Эрүүл мэндийн яам иргэдтэй үнэн зөв мэдээлэл өгөөч гэд бас тэгсэн байна. За тэгвэл ийм шинжилгээнд хийлэгдэг болооч монголоор дүүрэн өвчтөе хүмүүс байна. За тэгээ маш зөвөө эрт илрүүлгийн шинжилгээг маш оновчтой шинжилгээнүүдээр бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байна. За монголчуудын идэж уудаг хоол хит орой хоолны хэрэглээ огт дасгал хөдөлгөөн хийдгүү гэх мэт олон шалтгаан гэдэг нөгөө монголчуудын амьдралын хэм маягийн талаар бас одоо энэ улаал за оч гэдэг хүн бичсэн байна. За энэ мэтчлэн нөгөө маш олон тэгээд энэ эрүүл мэнд бол нөгөө монголчуудын нийгмийн асуудал л да. Маш тулгамдсан асуудлуудын нэг бол энэ эрүүл мэндийн асуудал болон түүнийг даах асуудал байгаа. Тэгэхээр яг иймэрхүү нөгөө зочдтой нэвтрүүлгүүдийн доорх подкастууд бол ихэнх нь маш ийм одоо эмзэг хүлээж авдаг. Дээрээс нь маш их тодруулахыг хүсдэг, мэдээлэлгүй, мэдлэггүй байгаа нь бас харагдаад байдаг. Дээрээс нь нөгөө маш их ийм жоохон стресс тийм ээ. Бухимдал их харагддаг комментуудаас. Энэ яагаад ингэж байгаа юм бэ гэхээр нийт монголчуудын асуудал бол энэ эрүүл байх. Тэгээ энэ мэдлэг, үнэн зөв мэдлэг, мэдээлэл дээрээс нь тэгээд энэ амьдралын зөв дадал, хэмнэл тэгээ нөгөө хөвшил баг шиг байна. Нөгөө заавал одоо жилдээ нэг удаа бүтэн биений үзлэгт орох хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Монголчуудын дийлийнх нь бас ингээд явж чаддгүй ч гэдэг юм уу те. Тэгээ өвчлөл өндөр байгаа учраас одоо энэ эрүүл мэндийн холбогдлолтой нэвтрүүлэг мэдээлэл бас их чухал баг шиг байна. Бид нар ч давхар нэг ингээд судалгаа хийгээд шүү дээ комментуудаас тий. За энд бид түрүү хэлсэндээ хавдрын эмч психосоматик судлаач гэж байгаа. Энэ ямар шинжилгээ ухаан юм гэхлээр бие болон сэтгэлийг давхар судалдаг. Зөвхөн сэтгэл зүйч биш, зөвхөн эмч биш. Хүний сэтгэл зүй өвдөх юм бол сэтгэл санаагаар унах юм бол таны ходоод өвдөн, одоо уур бухимдалтай байх юм бол таны элэг өвдөн гэдгийг хамтдан судалдаг шинжилгээ ухаан юм байна. Олон улсад бол клиникүүд дээр яг энэ психосоматик судлаач эмч гэдэг ийм оронтой байдаг. Илгэний эмч, бөөрийн эмч гэдэг шиг. Одоохондоо манад байхгүй байгаа ч гэсэн илүү хөгжиж байгаа юм шинжилгээ ухаан гэж өөрөө тайлбарласныг товчлие. Энд нэг сонсогч ингэж бичжээ. Өсөх насны одоо сүүлийн үед яриад байгаагаар бол траума. Одоогор бол хүүхэд насны сэтгэл зүйн гэмтэл том болсон хойно яаж илэрдэг вэ гэсэн хэсэгдэр одоо жишээ татаад бичсэн байна. Сангаа төмөн жаргал гэж хүн маш нөлөөлдөг. Зодуулж өссөн болохоор 50 гарчаад л айцтай. Одоо хүүхдүүдээсээ айдаг болсон. Аав ээж ажилтай, том ихчид толгоогоо хагалуулж үргэлж зодуулж өссөн болохоор маш их айцтай хүн байна гэд ингэж ярьж байгаа юм. Яг хөө энэ
траума гэхээр хүмүүс чинь хоёр талд гарчдаг штэ. За ямар юмны траума байдгийг бид нар зүгээр л байсан. Одоо л та нар маяглах гэж чадахгүй юм а траума гэл ингэдэг болсон гэд. Гэтэл одоо 50 гарсан хүн энэ жишээн дээр хүлээн зөвшөөрсөн байна. За тэгээд сэтгэгдлүүд их ирж баярлалаа. Энэ хүнтэй яаж холбоо ярих уу гэсэн иймэрхүү асуултууд бас их байгаад байдаг. Уг нь бол зочдоо бид тайлбартаагаар бүтэн дэлгэрэнгүй танилцуулгыг оруулчихсан байдаг. Сонсогчд маань багахан үйлдэл хийгээд овг нэрээр нь хайгаад бичих юм болвол ерөөсөө цахим хуудаснаас гараад ирдэг. Энэ болгоныг бид доор нь бас бичээд чаддгүй. Энэ YouTube-т энэ бичлэг орлоо шүү гэдгийг пэйж хуудсан дээрээ бас тавьдаг. Уг нь ингээл дамжиж ороод ганцхан тавьж дараал ороод үзчихэл юм л да тийм ээ. Харин тийм яг. Нэг олохгүй л байна бид. За ийм сэтгэлүүд ирсэн байна. YouTube-ийн доор байгаа даа шүү дээ. Нэг өдрийн өмнө нийтлэгдсэн одоогор бол 3000 гаруй үзэлттэй явж байна. За дараагийнх энэ бас нэлээд өндөр хандлт авсан энэ Ганзуу ахын нэг өөрчлөлт подкаст гэдэг нэг нийгмийн ажилд ордог залуугийн Батүлэг гээд зочин нь. Тэгээ энэ хүүгүүдэд орон зайн хайр мэдрүүлэх хэрэгтэй гээд одоо зөвхөн нөгөө октууд гэдэг монголчуудын нөгөө хандлагын талаар шүүмжилж ярьсан юм байлээ л д. Хүүгүүд бол маш чухал шүү. Хүүгүүдийг ч гэсэн одоо ингэж орхигдуулж болохгүй гэдэг талаар ярьсан. Тэгээд энэ дээр маш олон хандлт авсан байлээ. Тэгээд би энэчнээс ингээд дүгнэлт гаргаад яагаад энэ хүний энэ яриа нь ийм өндөр хандлт авбаа гэдгсэн чинь нийтдээ л нөгөө монголчууд яг энэ зүйлийг л бодож явдаг юм байна л да. Хүүгүүдээ орхиод байна уу? Дандаа октууд те. За хүүхдийг одоо сургаал дээд боловсралтай болохгүй за эрэгтэй хүүхд бол яах вэ те. Тэгж байгаа л нэг хүн болно болчихно гэд. Тэгээ энэ асуудлын талаар энэ хүн дуугарсан учраас тэгээ нийт одоо маасаар яг энэ зүйлийг бас бодож явдаг учраас ийм өндөр хандлт авсан юм болов уу гэд бодсон. За энэний комментиг уншина гэвэл одоо барахгүй. Тэгээ төлөөлөөд нэг хэд хэдэн комментиг нь танилцуулчих. Маш олон коммент ирсэн байсан. За тэгээ маш сайхан зөв өнцгөөс ярьсан байна шүү. Иймэрхүү залуучуудыг сайн дэмжиж өгвөл болох гээд байгаа юм да. Мэргэжилдээ эзэн байна гэж эндэ гэдгсэн байна. За ядчил эви миний хүү ядарсан уу? Яаж байна? Хичээл нь сайн уу? Найзууд нь сайн уу? Та нар сайндаж муудаж байна уу гэд ярилцах хэрэгтэй дээ. Тэгээд боломж олдвол үнсэх хэрэгтэй. Хайртайдаа хүүдээ гэд одоо уянгаж жаргал гэдэг хүн маань бичсэн байна. За одгэрэл одгоо гэдэг хүн 12 13 хүрээл зүгтаагаад эхэлдэг юм байна лээ штэ гэнэ эрэгтэй хүүхдийг ярьж. За ээжээ гээд одоо суулгадгүй байсан. Одоо бол юм ч ярихгүй дууга хураагаад үнсий ихэр хөмсгөө зангидаад л краншийнхаа араас л гүдэг юм хүүхэн шиг байна дөө гэд ээж нь тэгсэн юм байна л да гөрхий. За тэгээ яг үнэ хөвгүүдээ хайрлж одоо гарнаас нь атгаж явах нь хүүдээ бусдыг хайрлах мэдрэмжийг өгөх юм да гэд тэгсэн байна. За тэгээд цэгийн нэп гэдэг хүн хүүсийн ялгааг яагаад ингэж гаргаад байдаг юм бэ? Охиддооч хөвгүүдээш тэгш анхаарал хандуул гэд хилчээр л болчмоор санагдах юм аа. Эцэг эхчүүдийн гол алдаа хүүсийн ялгааг чухалчилдаг байдалд одоо оршдог юм аа. Ирим хүмүүст зөвхөн хүүсийн ялгааны онцлог байдаг болохоос биш, бие эрхтэн физиолог, сэтгэл хөдлөлийн хэм шинж болон үйл хөдлөл бүгд адилхан гэдгийг тэгш хэрэгтэйгээр ойлгуулж хүмүүжүүлэх нь хамгийн чухал юм штэ гэд тэгсэн байна. За тэгээд зөв ярьж байна, зөв байна, яг тэгдэг шүү. За найздаа гэд яг үнэ хөвгүүдээ бас давхар яг адилхан хайрлаа гэд. За ингээд энэ мэтчлэн яг үнэ гэсэн одоо 100 гаруй комментууд бол ирсэн байна. Тэгээ одоогор бол 2000 гаруй шеэр, за 100000 лайк бараг хүрэх гэж байгаа юм байна. За ийм одоо рейсийн комментууд байна. За тэгээд доошлоод одоо манай нэг эмчийн яриануудын рейсүүд бол явж байна. Тэгээд ерөнхийдөө өнгөрсөн 7 хоногийн маань богино бичлэгүүд буюу рейсүүд маань сүүлийн 7 хоногийнх бол ингээд шавтарж байгаа юм байна. Тэгээ YouTube хуудсанд бол та бүхэн маань бүтнээр нь үзээрэй гэдгийг дахин одоо хэлье. За YouTube хуудсанд энэ ариун заяа эмчийн бичлэг орсон. Энд байгаа сэтгэлүүдээс би ганц хоёрыг товчхон дурдаах. За энэ эмчийг багаас нь мэдтгээ, сайхан эмч болсон байна гэ хуучны танил нь олж харжээ. Энд зөвхөн өвчний талаар биш, бас бид хоёр ямар хүн байж вэж, эмч хүн ямар бодолтой байж вэж хүмүүсийг эдгээдэг тухай нэг хувь сэтгэл зүйн онцлогийн талаар бас ярилцсан. Тэгсэн энд хүмүүс
үнэхээр сэтгэл үнэртэж сонсогдож байна гэж хэд хэдэн сэтгэлүүд байна. Нээрээ сэтгэл сонсогддог. Хүний сэтгэл хөдлөл гонигтай байгаа, баяртай байгаа, догтлоод ярьж чадахгүй байгаа нь сонсогддог болохоор энэ хүмүүс ч ихсэн анзаарсан байна. Маш хүнд сэдвийг аятайхан зөөлдөж ярьсан эмчтэй баярлалаа гэсэн сэтгэл байна. Хүн бүр хийсэн ажилдаа хариуцлагатай болчих юм бол болоод явчнаа. Сайхан хүний төлөө болсон эмчтэй баяр хүргье гэсэн сэтгэлүүд бас их зөндөө байна. За ийм сэтгэлүүдийг товчлъя. За ингээд бүгдийг нь мэдээж уншиж чадахгүй. Тэгээ нөгөө өөрийнх нь бас комментиг буюу санал сэтгэл одоо санал хүсэлтийг орхигдуулсан бол одоо биднийг уучлаарай нөгөө нэвтрүүлгийн маань цайны цаг маань нөгөө өөрөө хязгаартай. Тэгээ бид нар ч одоо цайны цагаараа цайндаа орохгүй тэгээ та бүхэн гэж сонсогч үзэгчдээ тэгээ энэ цагаа зориулаад одоо бид гурав сууж ин бусдууд нь бол цайндаа орцсон байна. Үлзийтэй дөрвөлээ тэгээ цайны цагаа та бүхэндээ зориулж байна. Маш олон комментууд байгаа учраас онцолж бүгдийг нь чадсангүй. Гэхдээ та бүхэн маань бидний оруулж байгаа бичлэг нэвтрүүлгийн дор одоо коммент буюу санал хүсэлт сэтгэгдэл за тэгээ биднээс юу асуухыг хүсэж байна. За тэгээд мэдээж зөв шүүмжүүдийг хүртэл бид нар хүлээн авна. Тэр бүхнээрээ бид нар нөгөө нэвтрүүлгүүдээ хувьдаа болон хамт олноороо засаж сайжруулад явна. Биднээс онцгойлон Хөгтөнгөр хажуугаас асуух юм байвал мэдээж Хөгтөнгөр хажуугийн чат руу биднэрт зурус хэлгээгээрэй. За тэгээд нэвтрүүлгүүдийн дор санал хүсэл сэтгэлдээ хуваалцаарай гэдгийг одоо та бүхэндээ хэлмээр байна. Ингээд төгсгөлд нь сүүлийн 7 хоногт ирсэн Хөгтөнгөр хажууд ирсэн зурвсууд буюу чатуудад бас хариу өгье. За Шижирбаатар үүрийн туяа гэд хүн дөнгөж саяхан 12:25-д манайх руу зурус хэлгээсэн юм байна. Тэгээ энэ хүн маань сайн байна уу гэд Жайна багштай хийсэн подкаст бүтэн байгаа юу гэд бичсэн байна. Тэгээ удахгүй оруулна гэд манайхнаас хариу өгч. Тэгсэн дөнгөж сая 12:25-д бүтэн дугаарынхын линкийг нь чатаар явуулсан юм байна. Энэ дээгэл явуулсан баг. Тэгсэн энэ Шижирбаатар үүрийн туяа гэдэг хүн хөөх ямар их сэтгэл вэ маш их талархлаа гэд хариу чат бол бичсэн байна. За тэгээд бас баярлалаа. Тэгээ нөгөө бүр бүтэн линкийг нь явуулчихгүй нөгөө нэвтрүүлгийн линкийг нь явуулсан юм байна. За тэгээд энэ Вандан Баттулга гэд хүн өнөөдөр өглөө бас чат бичсэн байна. Сайн байна уу гэд. Тэгээ танахт одоо ингээд Вандан Баттулга буюу дуучин нөгөө Вандангийн Баттулга гэд хүн манайх руу бас чат бичсэн байна. Тэгээд тань хариунуудыг нь бол өгөөд явсан байгаа маа. Дугаараа өгч болох уу? Одоо хамтарч ажиллах гэсэн юм аа, санал сэтгэл хүсэлт байна гэд. За энд бол продюсер Сүлдээгийн дугаарыг бол одоо Вандангийн Баттулга дууч маань харж байгаа бол тань руу явуулсан байгаа шүү. За тэгээд дараагийнх болохоор энэ Нүржавын Гамболд гэдэг хүн бас манайх руу чат бичсэн байлээ. Энэ өөрөө Монголын зохиолчдын эвлэлийн хороонд л бас байдаг юм зохиолч, судлаач хүн юм шиг байлээ. Тэгээд танаа Хөгтөнгөр радиогийн подкастэнд нэвтрүүлгийн айл нэг дугаарт нь орж болох уу надад ийм ярих зүйл байна гэд. Тэгсэн. Бид нэр Нүржавын Гамболд гэдэг хүнд бол бид нэр яг шаардлагатай бол тань руу буцаагаад тийм ээ. Үнэхээр одоо оруулах хүнд хэрэгтэй сэдв ярих юм боломжтой зүйл байвал тань руу эргээд холбогдно гэдгийг бас хэлмээр байна. За дараагийнх нь энэ Нямдоржийн дугур гэдэг хүн манай эмнэлгийн мандах эмч танаа нэвтрүүлэгт орж байсан дахин орох боломжтой юу өөр эмчээ оруулах гэсэн юм аа. Тэгээд ийм хариу ицсэн. Гэхдээ чат бичсэн. Тэгээ энэ болохоор туулагчийн нөгөө weekly podcast-ийн зочин. Нойрны тухай ярьсан баг. Тий. Тэр хүнтэй хамт ажилладаг хүн юм шиг байлаа. Тэгээд 99.8 гээд одоо туулагчийнхаа дугаарыг нь редакторын дугаарыг тань руу явуулсан байгаа шүү. За хамгийн сүүлд энэ Жака Хишгэ гээд хүнээ сайн байна уу? Танаа энэ нэвтрүүлэгт орох хүсэлтэй байгаа юм аа. Хинтээ холбогдох вэ гээд энэ Эмагийн хөтөч подкастэнд одоо хандсан ийм санал хүсэлт бол байгаамаа. Тэгээ энэ дээр бас холбогдох хүнийх нь дугаарыг өгсөн байгаа. За тэгээд сүүлийн 7 хоногт Нимка Наба гэдэг хүн бас хай гэсэн юм байна. Тэгээ хай. Тэгээд яг ямар сэтгэл хүсэлттэй байгаа юм те. Тэгээд манайх руу яг ямар хүсэлт, ямар санал байна чатаар бичээрэй. Тэгээ хай гэснийх нь хариуд хай гэчлээ те. За ингээд дараагийн цайны цагаар эргэж уулзъя. Тэгээд эх 7 хоногийн сүүлээр цайны цагаа та бүхэндээ хүргэх болно. Ягаад гэхээр нөгөө бүтэн 7 хоногийн туршид оруулсан одоо нэвтрүүлгүүдийнхаа доорх санал сэтгэл хүсэл за тэгээд чатанд хариу өгж байгаа учраас 7 хоногийн сүүлээр цайны цаг маань орж байгаа шүү. Тэгээд хамт байсан хоёртоо үлзээтэй баярлалаа. Тэгээд дараагийн цайны цагаар эргэж уулзъя да.